Өнөөдөр Арц намын бүлгийн хуралд 42 гишүүнтэйгээс 41 гишүүн оролцсон. 41 гишүүн 100% саналаар нэг шийдвэр гаргасан. Аль нэг намын дарга 126 гишүүнтэй олон нам 5 нам оролцсон парламентын даргаар ажиллаж болохгүй. Энэ өнөөгийн улсын хурлын дарга Монгол Ардын намын дараагаар хавсран ажиллаж байгаа учрлыг улсын хурлын даргын ажлаа өгөх хүртэл Арц намын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй. Гэхдээ энэ нь улсын хурлын үйл ажиллагааг тасалдуулах аливаа үйлдэл биш. Улсын хурл өөрөө олон намын төлөөлөлтөй 2 улсын хурлын дэд даргатай. Энэ асуудлыг шийдэл гаргахад бас олон үндслэл байна. Эхнийх нь бодлогын хувьд, зарчмын хувьд, үйл ажиллагааны хувьд бас үндслүүдийг та бүхэнд бас танилцуулъя. Бодлогын хувьд 2016 оноос нааш тоолвол 10 дахь жилдээ нэг улс төрийн хүч нь дангаар засаглаж байна. Хэд үнэмлэхүүд засаглаж байна. 10 жилийн бодлогын үр дүн юу болж хувирсныг та бүхэн харж байгаа. Нэг өгүүлбэрээр дүгнээд хэлээ гэвэл энэ бол авилгажуулсан 10 жил байлаа. Авилгалыг систем болгосон 10 жил байлаа. Авилгалын тогтолцоог угсарсан 10 жил байсан. Энэний үрээр энэ улс орныг төрийг Кэмерлийн байдалд энэ улс төрийн хүч нь аваачсан. Энэ улс төрийн хүчнийг өнөөдөр даргалж байгаа намын дарга эрүүл сарвал бодлогын мэтгэлцээ өрнөх ёстой улсын хурлын үйл ажиллагааг өдөрдөн зохион байгуулах нь зарчмын хувьд буруу. Цаашдаж энэ үйл ажиллагааг зарчим болгож ажиллах ёстой гэж бид хүмүүжж байгаа. Энийг бид өнөөдөр шинээр ярьж байгаа юм биш. Учир даргыг томилогдох үед улсын хурлын гишүүн Тэмүүжин гишүүний өргөн барьчихсан хуулийн төсөл бий. Энэ бол зарчим гэж хэлээд. Тэрнээс өмнө амар эсхлэн дарга улсын хурлын даргын ажлаа хашаад ирэхэд намын даргаараа сонгогдлоо гэхэд яг энэ шийдвэрийг Арц намын бүлэг гаргаж ирсэн. Яг энэ шийдвэрийг зарчим адилхан л үйлчлэх ёстой. Арц намын бүлэг нэг зарчим дээр өөр шийдвэр гаргахгүй гэж сая улсын хурлын 41 гишүүн оролцсон хурлаас 41 100% дэмжиж ийм шийдвэр гаргалаа.